За, чөтгөр ангууч буюу Демослийг Кимэцэн Айбагийн 16 дугаар парт орж байна. 16 дугаарыг хийнэгнээ төрүүлж явуулах. Өмнөх ангид Иносуке Аратны амьсгалын 7 дугаар цаягаар чөтгөрийн барьшлыг мэдсэн дээ. Танжиро тэгээ түүний магтсан биш ард нөгөө гэрэлнүүд нь хөвөөл. Даан чөтгөрдүүлээд байгаа хүмүүсийн очрыг болохоос цаасаа явж чадахгүй. Тэгсэн Мурата би тэднээс саатуулж яа гэж байна. Гин ч хүн амирдаг юм хэлчихвээ гэсэн. Би ч гэсэн чөтгөрийн ангуучтай харахад энгийн хөдөлгөөнд л хийж байна. Тэгээд чөтгөрийн удирдлага хоёр туссан хүчтэй болно. Тиймээс та хоёр яв гинэ. Иносуке Муратаг нүүрэн дундуур нь госчмаар байсан ч чирэгдээл явлаа. Тэр намайг тэнэг бодон гэсэн Монжиро гинэ. Ядаж нэрийн зүйлүүд л та. Тэдний ойр тогтсон маалзны торнууд улам их болчихлоо. Гэтэл тэнд өөр нэг ангууч бусдаа галцсан. Гуй илүү дээд түвшний хүн явал үгүй бол бүгд өгөх нь. Гэхээ хараа Танжиро сонирн болол явчлаа. Харин ч түр та нар надраа ойр тогтсон мацнууд маань өлөө зузаан болж хүүхэлтэйнүүд маань хүчрэгцэн. Гэ өөртөө амар ихтгэлтэйсэн ч түрүүний хүүхэд дор гарч ирээд. Та ялч чадна үсттэй. Яагаад ингэж удаа таа? Хурдалсан дээр шүү. Үгүй бол аавд хэллээ. Гэхийг сонсоод амар яагаад би чадна. Би чам хамгаалахгүй аавд л битгий хэлээрээ. Гэвэр чичрээд явсныхан дараа хүртэл салганаад үх гээл дэрнэ. Удирдуулаад байгаа ангууч өмнө байгаагаар өвчтөй болсон байдаг. Учир нь түр түүнийг удирдах байгаа болохоор ясны хугарнуу дотор ирэх нүдрэн зоогдно ямар ч хамаагүй. Гуй намайг халаад өгөөч би угаасаа утахгүй хүн цовлонгоос нь салгаад өгөөч гэж гойно. Яг нь Иносуке бол тэднийг алж чадах ч Танжиро олж чадахгүй шүү дээ. Яг талаар удаж гинтний шийдэл болсноо гүгүүд унлаа. Тэднийг ардаас нь хөөж аваа харж арган бүтгийг мэдсэн бололтой. Гинт дэрч бүрэн төлөрсөн амьсгал ашиглан хүч ороод модны мөсвөрлөө шиддэг. Ингээ аюулгүй болчихж байгаа. Иносукеч би ч гэсэн тэгмээрэн гэж мод руу шидэд харж байна чиний чадж байгааг би ч гэсэн чадна гэсэн Танжир юу гэсэн бэ сонсдгээ гэн. Харин чөтгөр барлаад мөн хэрэгцээг хүүхэлтэйнүүд та нараас суллахаас өөр арга алга гэн. Иносукеч би чамаас олныг шидсэн шүү дээ гэж сайрахсаар сүүлчийн харууны явахад надад энэ хэврэх хүүхэлтэйнүүд хэрэггүй ямар ч хэрэгцээгүй гэж бүгдийг алчдаг. Иносуке нош гэж тэд бүгд өгчлээ гэсэн мэл Танжиро сонирмолж ихсэж чимээгүй суугаад Иносуке хүртэлж ирхүүлнэ. Тэгээд явцгаая гэж хэлдэг. Тэд илүү хоёр дахь салхины чиглэл өөрчлөгдөж Танжиро чөтгөрийг үнэрээр нь олж чадхаар болдог. Амбас тэнд нөр хоёр үнэр холилдсон байдаг. Нэг нь бол угаасаа тэр ээж чөтгөрөх, харин нөгөөх нь буцсан хүүхэлтэй олсон чөтгөрөх. Толгойг чөтгөрийг яаж залах юм? Харин нөгөө хайрт Незукогийнхаа араас ганцаараа өгөөд орсон Зенитсу маань Незуко, Танжиро, зэрлэг бодон, Чонтаро гэвэлээ ээжсэн Чонтарог хараа бүүн баяр. Чи миний араас ирдэ чи өнөөр хөөрхөж Незукогийн дараа хоёр дарахаар өмнө хэлсэн мөхцөл дуушлаарэ гээл цаашаа Чонтарог толгой дээрээ тавиа явжсэн зан. Хөрхийгтэй яагаад байгаа мөртлөл Незукогийнхаа яваад байгаа. За Зенитсу ингэ явж байхад харин завшуудлаагүй чөтгөртэй таарсан хоёр мөн чөтгөрийн бие ламын орхимжин төсөл хий гэсэн Иносуке шууд дараад хэд төсөлөө бүр аалзнуудын торон ихтэй дарайл хүцэнгүү Танжиро аварч байгаа. Танжирод авруулж зурлах нүг гэсэн ард нь гэрэл хөвөөл. Тэгээд тэр хоёр хамтарч Иносуке Танжирод иргэшгэж дээш өсрөө чөтгөрийн гарыг нь татаж Танжиро бүрэн төлөрсөн усан амьсгал дөрөвдөг төлөр хүлээг нь татаж Иносуке эцсийн ламын нөгөө юун төсөлтийг нь хийдэг. Бас дотроо энэ бүхэн яг л өрчлөн тодорхойлсон юм шиг голын ус адилж амаараа энэ залуу тэхэнд явахын төр хамаагүй гэтэл тулааныг анхааралтай ажиглаж байна гэж удаад амждаг. Танжиро Иносукег толгойг нь тасдсан магтсан чи Иносуке яагаад ч юм гацсан. Тэгснэ чиний хийж чадж байгаа би ч гэсэн чадан тэнгээ гэж авааччлаа. Яах нь гэсэн албаар явж төрлөө анлуулаад шидсэн байдаг. Ер нь бол заавал ихэнд явна ранк ихэн мхэн би заавал олно гэсэн бодлоо орхио Танжиро урд төрийг алуулж байгаа. Тэр эмээтэй ярьснаас хойш гэгэрхэл ард нь гэрэл өгөөдсөн юм шүү дээ. Ээж төрт миний хамгийн хурдан хүчтэй хүүхэлтэй хүртэл ялгчихлаа. Энэ бүхэн рүүл намайг сүрдөөснөөс болсон. Би сандарчихсан гэвэжсэн Танжиро тэнгэрээс бүрэн төлөрсөн асан амьсгал нэгдүгээр төлөв гисэн ирж байна. Чөтгөр тэр намайг алах нь яах вэ? Бод гэснэ. Бэж та хэрэг би хөл би чөлөөлөгдөн. Гэн үдэн хаа Танжиро барилаа дундаас нь хурцулж 5 дахь төлөв ган ашигын дараахаа төслөгцсөн бороо гэд алдаг. Ээж төрч бороо юм зөөлхнөр орж алдаг гэж огт өвдөхгүй байна. Зүгээр л дулаахан санагдаж байна. こんなにも穏やかな日が来るなんて。これで解放される。 Энэ бол ч нэг тийм аалзан чөтгөрийн гэр бүл амьдардаг доо. Саний аалзан чөтгөр лээж нь. Тэгсэн энэ чөтгөрөө аав чөтгөр буюу нөхөр нь зоддог байсан бол яах вэ? Чөтгөр хүртэл гэр бүлийн хүчрэл төртгөл юм байна. Гурван хүүхэд нь ээж нь зодуулж байгаа нь хамаач алга. Рүү ялахаараа та түүнийг яаж орлуулснаас мэдхгүй. Таны алдаа гэхэл өөр хүүхэд нь ээж дахиад лавыг уурлуулчихлаа гэж нээж минийгээд охин нь бол тоохчгүй. Чөтгөрт хүлээхаа өмнө Танжирогийн илдэгнүүдийг хараад хүн байхад нь хэн нэгэн түнрүү яг юмнуудаар харж халамжилдаг байснаа санаж тэр одоо юу хийж байгаа вэ гэж бодно. Учир нь их чөтгөрүүд өнгөрснөө сандгүй. Түүний өхийнхаа өмнө хэлсэн сүүлчийг нь энд 12 Кэцукегийн нэг байгаа шүү. Болгоомжтой ягаараа яллаа. 12気づきがいる。本物の12気づきがこの山に。お前に
にできることは俺にもできるんだぜ。でも俺は、伊之助にできないことを知ってるぞ。なんだと。いつまで経っても俺の名前を覚えられないじゃないか。はぁ、お前の名前くらい覚えてるわ。かまぼこコンパチよ。違うよ。シャカリキケンコロ。違う。いただきとんだろう。全然違う。けどここで大正こそこそ噂話。伊之助は7回に1回くらい人の名前を正しく呼べるらしいですよ。もう3回間違えてるけど、本当に言えるのかな。穴子勘次郎。近くなってきたぞ。浜戸丹五郎。惜しい。天戸丹次郎。ほぼ正解だ。かまど。おって名前なんてもういいじゃねえかよ。もう少しで聞けそうだったのに。次回第17話、一つのことを極め抜け。お前はお前で俺は俺だ。分かったな、丹次郎。おお